Амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбоотойгоор хоол боловсруулах замын эмгэгээр өвчлөх хүмүүсийн тоо өсдөг. Ялангуяа наадмын сүүлийн өдрүүдэд нойр улчирхан цочмог өрөвсөлтэй хүн олширч эмнэлгийн ачааллыг эрс нэмдэг байна. Хорхог, боодог, хуушур цэргийг хэтрүүлэн хэрэглэж араас нь хүйтэн зүйл ууснаар хүнд зочмог хэмжээний өрөвсөл үүсдэг байна. Цаашлаад амь насаа алдах эрсдэл үүсгдэг байна. За тиймээс баярын өдрүүдэд хоолны зөв хэрэглээтэй байхыг мэргэжлийн эмч зөвлөлөө. Хорхог боодог эзний дараа хүйтэн зүйл уух хүсэл ихэнх хүнд байдаг. Гэхдээ энэ нь нойр булчирхайн хамгийн том дайсан гэдгийг мэргэжлийн эмч зөвлөж байна. Хүнд хэмжээний зочрол үүснэнтэй холбоотой яг ингээд зочмог нойр булчирхайн өрсөл үүсэх юм бол нойр булчирхайн шууд өвчл үүсээд нойр булчирхайн маань хайлчдаг гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэгхийн бол ер нь хүн өвгөл төрөх эрсдэлтэй гэсэн. Хөнгөн зэрэгээр өвцөн ч гэсэн нойр булчирхайн маань цаашдаа ингээд хурд хоол идэх болгонд ингээд зочроод эмгэг үүсгээл яваад байна гэсэн үг байхгүй юу. Үүнээс гадна аялал жуулчлалаар орон нутгийг зорих иргэд замын хоолны газарт олноороо хоолддог. Зарим тохиолдолд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хооллосноос болж гүйлгэх, суулгах нөхцөлд ордог. Энэ тохиолдолд халдварт бус гэдгийг тодорхойлох нь хамгийн чухал байна. Ард иргэд маань шууд халдварт өвчнөө үүсэхгүйгээр шууд ирэнгүүдээ үзүүлэх гэдэг байхгүй. Хэрвээ та ганцаараа зөвхөн өвчтсөн байгаа тохиолдолд заавал нэг мэслийн эмгэг байна уугүй зөвхөн хоол боловсруулах замын хямрал үүсч үгүй юу гэдгийг тодорхойлж байна. Наадмын дараа улсын 2 дугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирж байгаа хүмүүсийн 15% нь хоол боловсруулах замын эмгэгээр өвчлсөн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байна.